Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран үзүүлж байна. Хуулийн мөрдийн 21 аян өсвөр үе оюутан залуучуудад зориулв. Монгол улсын нийт 3 сая гаруй хүн амын 34.6%-ийг, хөдөлмөрийн насны хүн амын 55%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байна. Хүн амын хамгийн том бүлэг болсон залуучуудын өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал юу вэ? Залуучууд бид эерэг хандлага зөв дадалд суралцах хэрэгтэй. Залуучууд бид эрүүл мэндэд анхаарах цаг нь болсон. Манай улсын залуучуудын 3/1 нь тамхи татдаг, архи согтууруулах хундаа хэргэлдэг, мөн буруу дадал зарчлаас үүдсэн жингийн илүүдэлтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тамхи нь уушигны хор тавдрын эрсдлийг 90-95%-аар нэмэгдүүлдэг. Тамхи татдаг эрэгтэй хүн 13.2 жилээр, эмэгтэй хүн 14.5 жилээр тус богино насалдаг. Тамхи татсны улмаас манай улсын 3 хүн дутмын нэг нь зүрх судасны эмгэгээр, 5 хүн дутмын нэг нь хор тавдраар нас барж байна. Архины шалтгаан дэлгэний өвчнөөр өвчлсөн 6 хүн дутмын нэг нь залуучууд байна. Согтуугаар үлдэгдсэн гэмт хэрэг жилд дунджаар 5476 бүртгэгдэж байна. Гэмт хэрэг үйлцсэн залуучуудын 22% нь согтуугаар, 0.4% нь мансуурсан үедээ үйлцсэн байна. Та хорт зуршлаас татгалцснаар та мөнгө хэмнэн. Хайрцаг тамхины дундаж үн 4,000 төгрөг гэж бодвол 7 хоногт 28,000 төгрөг, 1 сард 120,000 төгрөг, 1 жилд сая 460,000 төгрөг, 10 жилд 14 сая 600,000 төгрөгийг хэмнэн. Та ирч хүчтэй байна. Цусан дагуулгадах хүчил төрөгчийн хэмжээ их байхын хэрээр та өдрийн туршид илүү ирч хүчтэй байх болно. Та өвчний эрсдлээс ангид байна. Та мөн гэр бүл хамт олондоо зөв үлгэр дуурайлал болно. Хамтдаа гамшигыг бус гайхамшигыг бүтээцгээе.